НТВ-ийн мэдээ үзэгч танд зочны ярилцлагын цагаар үргэлжлэн хүрч байна. За энэ удаагийн зочны ярилцлагын цагт Ерхий сайдын ногоон шилжилт хөрөнгө оруулалт харилцсан зөвлөх болгон чимэгэрсэн байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За тэгэхээр өчигдрийн засгийн газрын уралдаанаар бол одоо Монгол улсын төдийгүй ер нь бүх улс орны хувьд хамгийн чухал салбар гэдэг одоо яг энэ эрчим хүч төр шатхуунтай холбоотой маш чухал тогтоол гарсан гэж ойлголоо. Тэгэхээр энэ тогтоолыг гаргах үндсэн шаардлага одоо юу байв гэж харж байна. За тэгээд энэ тогтоолын гол ач холбогдлыг нь юу гэж харж байна? За өчигдөр бол 2026 оны 4 сарын 29-ний өдөр Нэм усрын учрлын тэргүүлсэн засгийн газрын одоо нэлээд томоохон реформуудын нэг болох тийм ээ эрчим хүч болон шатхууны хараат байдлыг бууруулах ажлыг албажуулсан ийм түүхэн тогтоол гарлаа гэж харж байна. Тэгэхээр альва улс орон ер нь эдийн засгийн хувьд тэлий гэвэл тийм ээ ер нь бол хөгжлийн тухай ярихад бол суур хоёр хүчин зүйл нь эрчим хүч болон шатхуун гэх хоёр зүйлээс л орчин цагт бид хамаарч байна. Манай улсын хувьд бол эрчим хүч хомсдолтой, зарим хэсгийн импортоор нөхдөг. Шатхууны хувьд бол тийм ээ нөхцөл байдал бас л гаднаас авдаг учраас ямар хараат гэдгийг та бүхэн мэдж байгаа. За энэ хоёр хараат байгаа цагт бол бид нэр эдийн засгийн тэлэлт, өсөлт, хөгжилт, хөрөнгө оруулалтын талаар ярих бол хэцүү. Тэгэхээр энэ засгийн газар бол нийт тэргуунд одоо эрчим хүчний салбарлууд орхитойгоор ханцуу шаналан орсон. Яагаад гэвэл энэ салбар маань өөрөө ингээд арга цааж явсараад өнөөдөр бол туйлдах салбартаа хүрсэн байгаа. Туйлдах. Тэгээ хүмүүс яхав салбарыг сэргэн гэхлээр дан ганц их усвэр ч юм уу хөрөнгө оруулалт татах ч юм уу төдий бас бодож иж магадгүй. Энэ бол одоо цогц ажил байх хэвээр. Нэг талдаа энэ хүлээгдэж байгаа урсгал засварын асуудлуудыг шийдсэн тийм ээ. Тэн дээр нь бас шинээр орж ирж байгаа их усвруудыг яаж хувийн хөрөнгө оруулалтаар оруулж ирэх вэ? Тэр чинь нөхцөл нь зөөлрөх хэвээр тийм ээ. Хиндээ ээлтэй байх хэвээр. Тэр асуудлыг шийдэж байгаа. За дээр нь дахиад ажилчдынхаа нийгмийн асуудал гэж байна. За эсвэл дээр нь ингээд ил тод байдал засаглалын асуудал. Зарим юмнууд нь техник технологи хоцрогдсон асуудал ингээд энэ бүх зүйлүүдийг ингээд 4-5 талаас харж шийдэж өгнөөрөө бас реформ болно. Тэгээд энэ засгийн газрын хувьд бол эхний одоо 2-3 ажлыг бол ер нь хийсэн. За тэрнээс гадна эрчим хүчний салбарыг яаж ачааллыг нь бууруулах вэ гэдэг дээр шинэ их усврын асуудал яригдчихэж байгаа. Яаж энэ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах вэ гэдэг ажлыг анхаарах ёстой. Тэгээд өчигдрийн энэ тогтоол энэ ажлыг л Монгол улсад төгжийг нь тайлж өгсөн, чөлөөлж өгсөн ажил боллоо. За тэгэхээр яг тогтоолын өрөөнд ямар ажил хэрэгжүүлэх юм? За одоо сая таны хэлсэнчлэн мэдээж Монгол улсын хувьд бол одоо эрчим хүчний хувьд бол яалтчгүй чадлын дутагдaltaй байгаа. За импортын хэмжээ бол жилээс жилд өсөж байна те. Яалтчгүй шинэ их усвар шаардлагатай байна гэж салбархан ярьдаг. Гэтэл нөгөө талдаа бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхний шаардлага бол тулгарчихсан байна шүү дээ те. Тэгэхээр яг одоо тогтоолын хүрээнд ямар ажил хөрвүүлэх вэ? Сэргээгдэхин төслүүдийг яг гормоор нь явуул яг гэх юм бол нэгдүгээрт маш удаан хугацаа орно, хоёрдугаарт үн тарифын маргаа ерөөсөө хоорондоо дуустдаггүй. Нэг талаас төр эцэлж ер нь болж чаддаггүй. За тэгээ гуравдугаарт нь хөрөнгө оруулалт асар удаа орж ирдэг. Бас ахаад дээр нь зөвшөөрлийн хугацаа энтрэнч бид нар бас төрөөс шалтгаалж хувийн хвшлийг одоо хүнд байдалд оруулж байгаа нөхцөлч байгаа. Тэгэхээр бид нар яг уламжлалт одоо байдлаар гэдэг юм уу сонгон шалгуулалтаар мэдээж явах төслүүд бол явна. Гэхдээ энэ удаагийн энэ өвлийг одоо үнэтэй давах тийм ээ. Энэ өвл тог таслахгүй аймагуудаа хүлдэхгүй байх үүднээс 5 аймагт бол яарвчлсан сонгон шалгуулалтаар зөвхөн дотоодын компанид давуу эрх олгосон ийм 150 мегаватт за тэгээд 400 мегаваттын хураагууртай ийм хүчин чадалтай 5 станцуудыг байгуулах гэж байна. За тэгээд яагаад дотоодын компани давуу эрх олгож ийнэ гэхээр одоо сүүлийн үед манай дотоодын чадханд бүрдсэн компаниуд гадны тендер шалгарсан компаниудын туслан гүйцэтгэгч болоод эдийн засгч өөрөө хумигдаад байна л да. Тэгэхээр салбарынхандаас боломж олох үүднээс энэ 5 төсөл дотоодын компаниудыг гэж онцгойлж байгаамаа. Эрчим хүчний салбарын яг энэ шилжилтийг тэр дундаа яг энэ нарны станцыг хөгжүүлэх за энэ шилжилтийг үндсэн 3 чиглэлд төвшөнд хөгжүүлнэ гэжсэн. Айл өрхүүдэд жишээлбэл яг ямар байдлаар хэрэгжүүлэх юм бэ? Хэрвээ үзэгчд маань санаж байгаа бол их хурлын дарга байхдаа учрал ерөнхий сайд бол яг 1 сарын 1-нд тийм ээ өрх айлуудаар очиод та бүхэн бол сэргээгдэх эрчим хүчээр өөрсдөө халаах эрх чинь нэгдлээ гэдэг тэр бүх дамжлага шатыг цөөлжсэн. Өнөөдөр тэрний мөрөөр бол одоо 200 дайл эрчим хүчээ хангаж болоод байна. Одоо бол бид нэр энийг илүү цогцоор нь хараад айл өрх бүрийг эрчим хүчээ хангах эрхийг нь киловаттын одоо дээд хязгаарын хүчин чадлын хязгааргүй
болгож өгөхөр энэ тогтоолд заасан байгаа. За нөгөө талдаа чанар стандарт болон санхүүжилт гэж хоёр асуудал яригдана тий. Тэгэхээр хавтангийн чанар стандартыг бол бид нар шаардлага хангасан тусгай зөвшөөрөлттэй компаниудаар яг Univision компани холболт шиг засвар үйлчилгээ, суйрлуулалт бүр зарим тохиолдолд лизингийн нөхцлөө хариуцаад айлтайгаа шууд гэрээлээд явах хэмжээний тохируулга хийж байгаа. Санхүүжилтийн хувьд бол бид нар өрхийн орлого болон ямар зорилтууд бүлэвэ гэдгээс шалтгаалаад 5 санхүүжилтийн хүйсвэр ер нь бол гаргасан. Хэрэглээний зээл гэдэг нэг боомлоод идэх тийм ээ. Тэр зүйлийг одоо жишээлбэл англиас нь гаргаад ногоон зээл болгоод за тэгээд дээр нь бол хугацааг нь 60 сар болгож уртсгаж өгөөд за тэгэхээр нэг төлөлтөнд 40% буурч байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү яг хүнд хэрэг болохгүйцэн бодит заалт руу оруулж өгч байгаа маа. Нэг онцлмоор зүйл байна. Гэрийн дулаалга гэдэг зүйлийг бол дулаалга гэдэг чинь эрчим хүчний хэмнэлт. Тэгээд дулаалга гэдэг бол одоо төдий хэр дулаалжин хэмжин өдөөчний эрчим хүчний хүүсвэр гаргаснтай ер нь дүүцдэг. Энэ ойлголтыг айлуудад маш сайн нэвтрүүлж өгөх хэрэгтэй. Тэгэхээр дулаалгыг бас зээлийн бүтээгдэхүүн болгож багтааж өгсөн байгаа. За дараагийн онцлог нэг сегмент бол шатгууны хараат байдал тийм ээ. Шатгууны хараат байдал дээр бол Улаанбаатарт одоо 1 сая машин зорчиж байна гэхэд ердөө 1000 цахилгаан тээвэр хэрэгслэх. Энэ тоо яагаад тэлж чадахгүй байна вэ гэхлээр цэнэглэх станцууд биднэрт байхгүй тийм ээ. Тэгэхээр орон нутагт 150 км тутам энэ цэнэглэх станцыг аж ахуйн нэгжийн орлогын 1% татварын хөнгөлөлтөөр байгуулъя гэдэг бас заалт орсон байгаа. За нэгэнт 150 км тутам байгуулж байгаа юм бол яагаад тийм ээ дотор нь нэгдсэн стандарт бүхий хүнсний үйлчилгээ тэгэхээр манай томоохон сүлжээнүүдээс орох бах. За дээр нь бие засах ариун цэврийн байгууламж. За зарим тохиолдолд нутгийн иргэдийн бизнесийг бас тэр чинь үүсгэж болохгүй учраас тэд нарыг дэмжсэн зай талбайтай тийм ээ. Ийм нэг стандартын байгууламжууд барья гэсэн ийм одоо шийдвэраас гарсан байгаа. Бүх зүйл дээр ер нь бол хувийн хвшлийн санхүүжилт гэж ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарт бол энийг төсөвт оруулах орон заавал үнэхээр байхгүй. Хувийн хвшлийг харин гол нь тэр зөвшөөрөл хүлээгээд байгаа гацаад байгаа төртөө ойлголцож чадахгүй байгаа тэр нэг дарамт шахалтыг багасгаад дүрм журмуудыг нь хөнгөвчлөөд өгөхөд л хувийн хвшлүүд ер нь бол тоглоомын дүрм ойлгомжтой ахт бол сонирхол бол өндөр байгаа нь харагдаж байгаа. За энэ дээр зүгээр тоо баримт өгөхөд Улаанбаатар замын үд хооронд 4000 одоо юм автомашин ээлжлээ зорчиж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол жилд бид нар 240 тэрбумыг шатгуун зарцуулдаг. За тэгээд нэг одоо ачааны үн 3 сая байсан бол нэг тракны үн тийм ээ одоо ингээд ачаа тээвэрлэх үн нь 5 сая болоод өссөн байна. Тэгэхээр эргээд нөгөө яагаад бидний суур барааны үн өсөөд байна вэ гэдгийг чи хариулт ер нь бол энэ тээвэрлэлтийн зардлаас бас гарч ирж байгаа. Тэрэнд орж байгаа логистикийн компаниуд бол бүгдээрээ цахилгаан тээврийн хэрэгсэл рүү шилжихэд ямар ч асуудалгүй гэж хэлж байгаа. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр өчигдрийн засгийн газрын уралдаанаар бол төрш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тогтоол баталсан. За үүний үр дүнд бол айл өрх, за аймагуудад, за мөн дээрэс нь цахилгаан автомашинтай холбоотой хэд хэдэн шийдвэрүүд бол гарч байгаа юм байна. За үүнтэй холбоотой хэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг мэдээллийг та бүхэнд хүргэлээ.